сонирхолтой юм гоё хобби учраас шинээр хүмүүсээс маш их төрж одоо орж ирж байгаа. Тэгээд дээрэс нь эрэгтэй хүмүүс айгүй их байдаг. Эрэгтэй хүмүүс бүр ингэж шимтэн орж ир зөвлөгөө авч одоо энийг тарчвал ямар уу, энийг би загстайгаа оршуулчвал ямар уу, энэ нь муур нохотой болох уу гэж ирээ зөвлөгөө аваад тарьдаг байхгүй. Цэцэг нь өөрөө маш их тайвширлыг өгдөг. Бясалгалын шин чанартай. Нэг гоё юм нөгөө одоо улирал болдоггүй байнгын зунаараа байдаг оронд аялж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжийг одоо биднэрт төрүүлж өгөх юм ургамлууд байна. Odnos Garden цэцгийн дэлгүүр нь 2018 онд анх үүсгэн байгуулагдсан. За тэгээд бизнес болох шалтгаан маань бол би өөрөө цэцэг тарих хоббитай. Тэгээд энэ хоббигоо бизнес болгоод явъя гэсэн зорилготой байсан. Odnos Garden нэрийг бол яг өөрөөрөө брэнд үүсгэх гэсэн зорилгоор өгсөн. Ээж маань бага байхад маш их цэцэг тарьдаг байсан. Тэгээд тэр үед бол яг нөгөө тусалдаггүй байсан ч гэсэн тэр орчин маш их таалагддаг, сонирхолтой тийм санагддаг байсан. Тэгээд 2008-9 оноос хойш ер нь өөрөө сонирхож тариад тэгээд сүүлд нь бол бизнес болох санаа маань эхэлсэн байгаа. 17 оны 3 сард надаас хүмүүс нөгөө мартын үеэр цэцэг байхгүй юу, цэцэгтэй цэцэг байхгүй юу гэж асуугаад орж ирсэн. Тэгээ надад болохоор яг тэр үед гэрийнхаа цэцгийг зарах гэсэн тийм санаа байгаагүй. Тэгсэн чи чамд цэцгэлцэн цэцэг байхгүй юм түглэх өчөөч чи тарьж чадах юм чин дараа нь тарьчин эз гэж хэлээд тэгсэн чинь надад би ч нэр энийг чинь зарж болох юм биш үү гэдэг санаа төрөөд тэгээ 2017 оны 3 сард мартаар гэртээсэн хідэн цэцгээ зарсан. Яг хэд гэдгийг надад санахгүй байгаа. Гэтэ хөрхэн хідэн цэцгэлцэн цэцгүүд надад байсан. Тэгээ би тэрийгээ өгөөд тэгээ яг одоо тэр өвөлдөө надад яг тийм санаа төрөөд тэгээд 2018 оны 3 сард хотод ингээ хүлэмж рүү яваад татаа авалт хийгээд анх бол маш цөөхөн цэцгнээс эхэлсэн шүү дээ. Энд чинь одоо байгаа шиг юм ариун байгаагүй. Тийм цөөхөн итгэн цэцэг байжгаад тэгээд одоо 6 жилийн турш өргөжөөд юм болсон байна. Яагаад нөгөө бид нар ингээ худалдаа аваад хоббироо тэгээд идэг вэ гэхээр энэ маань өөрөө нөгөө гэрт маш гоё ногоон орчныг бүртгүүлдэг. Одоо бид нар чинь өвөлдөө ингээд нөгөө навч ногоо маань байхгүй болчдөг, унтаа байдалд ордог дөрвөн улиралтай учраас ер нь ингээд жилийн дөрвөн улирал маш гоё ногоон орчныг л гэртээ ингээд бүртгүүлээд бий болгоод энэ дунд байх хүсэл зорилгоор ингэж цэцгүүдийг одоо гэртээ тариалдаг болсон. Тэгээд энийгээ бас бусдад түгээгээд худалдах маань ингээд илүү их хүмүүст одоо баяр баясгалыг бэлэглэх зорилготой байдаг юм аа. Бид нар яагаад нөгөө нэг том цэцэг гэртээ ингээд гоё шууд ингээд авч тавихгаа зориод байдаг вэ гэхээр энэ маань нөгөө бид нар чинь улиралтай өвөл болохоор гадаа ногоон биш болчдаг те бид нар бүгдээрээ зуны улирал дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр зуны улирлыг бас нөгөө гэртээ ингээд мэдрүүлэх аюу гой том боломж энэ ногоон өнгө маань өөрөө тэгээ дээрэс нь ногоон ургамал гэдэг чинь өөрөө маш гой хүчил төрөгчийг ялгаруулж өгдөг. Тийм учраас бидний эрүүл мэнд одоо дээрэс нь энэ их агаарын бохирдол, стрессцэн энэ уур бухимдал одоо бидний нүдэнд харагдахгүй байгаа богино долгион чинь маш сайн ногоон ургамлууд чинь цэвэрлэж шүүж ингэж өгдөг учраас энэнгээрээ бид хэд одоо том ургамлууд гэртээ тавих нь маш гоё давуу талтай байгаад байна. Деважингийн шуу гэх нэртэй цэцэг энэ маш өндөр болж гоё том болж ургадаг. Навчны хувьд нэлээд том болно. Энэ маань бас одоо ингээ гэрт байж хахад маш гоё ногоон юм орчныг одоо биднэрт бүрдүүлж өгч үзмжийг харуулна нэх гоё. Энэ маань бол палма гэдэг мод байгаа. Энэ нэлээд том болж ургана. Ер нь нөгөө тасалгаан тарьж байгаа моднууд маань хүмүүс орж ирээд маш их асуудаг л да. Хэр өндөр болох вэ гэдэг. Ер нь бол яг бидний байрны таазаар л хязгаарлагддгийн өндөр нь. Тэгэхээр бид нар илүү гоё уужим том юм орчинтой газар ургамлуудаа тавих юм бол илүү гоё том болох боломжтой. Цэцэг ургамалтай болсноор бидний гэрт маш гоё өнгийг нэмээд одоо маш гоё юм эерэг энерги. Эн чинь өөрөө амьд штэ. Бид нар усалж гин, арчилж гин те өдөртөө ингээ хаа энийг харахаар навчин нэмэгдчихэж гин. Эн чинь маш гоё юм амьд орчин учраас хүнд ингээд нөгөө гэртээ орж ирэхэд маш гоё энерги хүнд өгч чаддаг. Хоббин дээр тулгуурсан ажил байгаа байхгүй. Тэгэхээр миний ихтийн зорилго бол би өөрөө бас мэрэгжлийн эзэмшиж авъя. Тэгээ дээрэс нь дөрвөн улирлын маш гоё хүлэмжтэй болоод хүлэмжэн дээрээс нөгөө том юм цэцгийн худалдаа эрхлэгч болъё гэсэн ийм хүсэл зорилготой ажиллаж байгаа. 5 хүн ажиллаж байна, байнгын орон тоотой ажиллаж байгаа. Тэгээд манай дэлгүүр нь Улаанбаатар руу, Архангаа руу, Хөвсгөл рүү, Эрдэнэт рүү, Булган руу, Сэлэнгэ аймаг руу, Хөтөл рүү гэт ингээд өөрийгөө тойрсон, тархныг тойрсон аймаг Сумд Улаанбаатар руу цэцгүүдээ нийлүүлдэг. 80 гаруй төрлийн цэцгүүд байгаа. 2010 оноос хойш 12 оноос хойш одоо манай ээжийг цэцэг тарьж авах үеэс ахуулаад худалдаа авалт хийжсэн хүмүүс маань одоо болтол миний худалдаа авагчид болцсон байж байгаа. Одоо энэ ногоон гэдэг чинь нөгөө хүнийг маш сайн тайвшруулдаг, стрессийг бууруулж өгдөг. Тэгэхээр одоо ингээд нөгөө ургамалтайгаа харьцахаар бидний стресс бухимдал, ажлын ядаргаа
одоо бид нарт олон төрлийн зүйлүүд тохиолдож байгаа. Тэд нар маань ингээд маш сайн буурж өгдгөөрөө бас маш гайхалтай одоо эмчилгээ бясалгал давхар болж өгдөг гэж би боддог. Тэгэхээр ургамалгүй байгаа хүмүүс байвал ургамалтай гэртээ болоорой гэж зөвлөмөр байна.